хаан бол эрүүл мэндийн төвийн цэлмэг дижитал сургууль дээр загвар сургууль болгон хийж байгаа өсвөр насны сурагчдын өсөлт хөгжлийн үнэлгээний яг 2 дугаар шат өнөөдөр үзэж байна. Та хэд минь бүгдээрээ эцэг ихтэй одоо манай дээр ийм шинжилгээ авах гэж байгаа, бид нараар тест бүглүүлж байгаа, бид нарт сургалт орох гэж байгаа. Тэгээд зөвшөөрөл авъя гэсэн зөвшөөрлөө ууц зурулсан уу? За зөвшөөрлөө ууц зурулсан хүмүүс гараа өргөчтөө энэ 2 дугаар шатн дээр ямар үйл ажиллагаа болж байгааг бол 2 үйл ажиллагаа болж байна. Өнөөдөр бид нар энэ цэлмэг дижитал сургуулийн 420 өсвөр насны сурагчдаас ирсэн шинжилгээ, цусны ерөнхий шинжилгээг авсан. Хоёр дахь нь өнөөдөр энэ 420 сурагчаа 10-аас 12, 12-оос 14, 14-өөс 17 нас гэж 3 хуваагаад манай мэрэгсэн эмч нарын баг сургалт орж байна. Манай алтан чимэг эмч бол манай эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч. За ингээд яг энэ өсвөр үеийн чиглэлээр мэрэгсэн хүүхдийн эмч бөгөөд яг энэ чиглэлийн өсвөр үеийн хүүхдийн сэтгэл зүйн чиглэлээр мэрэгсэн ийм эмч байгаа. Та бүхэнд саяны ярьсан тухай ярилцсан. Бодлого гэж хаан бол эрүүл мэндийн төвийн сэтгэл зүйч байгаа. Тэгэхээр та бүхэнтэй бас ярилцсан. За дараа нь манай халдвартын эмч байгаа. Халдвартын эмч бол та бүхэнд инх цолмын эмч бол яг энэ амьсгалын замын халдвар гэж юу юм? Бид нар яг ямар дүрм журмыг баримталж одоо энэ ямар амьсгалын замын халдвар төвчнүүдээс ялангуяа цагаан сар болж байна. Энэ үед бид нар ямар одоо зан үйлийг эрхэмжих ёстой юм бэ гэдэг тухай ярьж өгнө. За тэрний дараа нь манай оюун эрдэнэ эмч байна. Оюун эрдэнэ эмч маань бол одоо дотоод чүрлийн булчирхай. За бид нар бэлгийн замын өсөлт хөгжилттэй холбоотой ямар эрсдэлтэй хүчин зүйл биднэрт байх юм бэ? Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд яг өсвөр наснда байхад яаж ариун цэврээ сахих юм бэ? Сахихгүй юу болох юм бэ гэдэг тухай та бүхэнд бас энэ чиглэлээрээ ярьж өгнө. За дараа нь манай Миндоёр гэж эмч байна. Манай хаан бол эрүүл мэндийн төвийн нөхөн үржихийн зохицуулагч эмч байгаа. Тэгэхээр энэ бол нөхөн үржихүйтэй холбоотой эрэгтэй, эмэгтэй өсвөр насны хүүхдүүдэд тохиолддог. Тэр болгон аавтайгаа ээжтэйгээ нээлттэй яриад байж чаддаггүй. За бас хоорондоо ярихаар гүйцэтгэлээ сайн мэдлэг байдаггүй. Тэр зүйлийн чинь тухай бас ярьж өгнө. За ингээд өнөөдрийн бидний сургалт ийм баг бүрэлдэхүүнтэй явах юм байна. Та хэд маань анхааралтай шимтэж сонсороо.